байцгаана уу? Янж байна. За, энэ удаа та бүхэнд мамны сүнсний талаар хэлж өгье гэж бодсон юм. Энэ бол маш чухал сэдв шүү. Та анхааралтай сонсороо. Матай 4:8. Девол дахин түүний асар түүнийг гэж Иесус хэлж байгаа. Асар өндөр болон даваачид дэлхийн бүх хаанчлыг болон сүр хүчийг нь үзүүлээд хэрэг чи сөхөр надад мөргөл энэ бүхний чамд өгье гэж хэлэхэд Иесус зай сатана чи өөрийн бурхан эзэндээ мөргөж зөвхөн түүнд үйлчлэл гэж бичсэн байдаг юм а гэж хэллээ. Тэгэхээр энд юу ярьж байна? Үнэхээр шунлын хөдөлгөөд ч юм уу одоо олон сүр хүч хаанчлыг харуулад эд байлыг харуулад чи энд итгэхүү гэж энд мөргөөч гэж хэлж байгаа. Гэтэл зөвхөн бурхан эзэндээ мөрг гэж хэлсэн байдаа гэж Иесус хариулсан байна л да. Үйлчлэл гэж бичигдсэн байдаг гэдэг. Тэгэхээр Матай 6:20 дуу цааш нь уншъя. Хин ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзий ядаж нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зурж нөгөөг нь зэвүүцэн. Та нар бурхан болоод эд байлыг тойлонд нь зэрэг үйлчилж чадахгүй. Ийм учраас би та нарт хэлье. Амийнхаа талаа юу идэх вүлээ, юу уух вүлээ гэж санаа бүү санаа зов. Биеийнхаа талаа юу өмсөх вүлээч гэж бүү санаа зов. Амийн хоолноос биеийн хувцас илүү биш үү? Тэнгэрийн шувуудыг хар. Тэд тариа тарж хурааж тавчанд хадгалдаг ч үгүй боловч Тэнгэрлэг эцэгт нь тэдний тэжээдэг юм а. Та нар тэднээс үлэмж илүү үн цэнтэй биш үү? Танаас хин чин танаа завтараа өөрийнхөө өндрийг ганц тохоор нэмж чадах вэ? Та нар юунд хувцсноор санаа зовно вэ? Талын санаа цэцэг хэрхэн ургаж бүг ажиглаач тэд ажил хийдэггүй, уцж ярдэггүй. Гэвч би танарт хэлье. Цолмоо хаанч сүрж авлантай байхдаа эдгээр зүсийн аль нэгэн шиг хувцлаагүй юм. Өнөөдөр ургаж магааш суухан даягт хэрийн өмсийг бурхан ийхүү гойдог бол та нарын тэр түүнээс хавгүй илүү хийхгүй гэж юу? Итгэл багтаа хүмүүсээ. Тиймээс бид юу идэх вүлээ? Юу уух вүлээ? Эсвэл юу өмсөх вүлээ гэж бүү санаа зов. Харин онцнууд энэ бүхний зүйлсийг чармаа хайдаг. Тэнгэрлэг эцэгтэн та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм. Харин эхлээд түүний хаанчл болон түүний зөвхт байдлыг хайхтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно. Тиймээс маргаашийн төлөө санаа бүү зов. Учир нь маргааштай санаа зовх болно. Өдөр бүрийн зовлон тухай өдөртөө хангалттай. Тэгэхээр энд юу гэж хэлж байгаа юм бэ гэхээр эхлээд Spirit of Mama яаж ажилтгийг харъя. Хинч одоо нэг бурханд үйлч, хоёр бурханд үйлч чадахгүй гэж хэлж байгаа. Тэгэхээр энд бол мөнгөний бурхан буюу Spirit of Mamaны сүнс байгаа. Мамны сүнс болохоор одоо хүний шунлаар ажилдаг гэсэн үг л дээ. Тэгтээ зөвхөн шунлаарч бас биш, хүний гачигдлаар бас ажилдаг байгаа. Яг бол энд юу гэж хэлсэн бэ? Бүү санаа зов гэж байгаа. Энэ сүнс санаа зовлтоос орж ирдэг байгаа. Ирээдүйн санаа зовлтоос би юу өмсөх вүлээ, юу идэх вүлээ, юу уух вүлээ гэд санаа зовх үед энэ бүхэн яадаг нь орж ирдэг байгаа. Тэгэхээр энэ сүнс санаа зовлтоор ажилдаг. Тэр урд нь ядуу байж байгаад гайгүй байдсан ч юм уу эсвэл гайгүй амьдарч байгаа хүмүүс бичсэн энийг бас залбираараа гэж хэлж байна. Яг бол би хүүхд байхдаа яг нөгөө талханд очилдог байсан үе хамаг хаартай бараа хаасан болчихсон дэлгүүрт байсан үе л дээ. Дэлгүүрт юу юучгүй хоосон болсон. Тэгээ талханд очилж байгаад хүмүүс ялгаа юу идэх вүлээ гэж санаа зовдөг байсан шүү дээ. Энээс болоод тэр хүүхдүүд дарж алуулж байгааг би харсан. Тэгээд эзэн минь өдөр тутмын талхайг өгөөж идэг залбирч исэн чинь ингээд амар мэгшиж уйлаад манай одоо пасторыг намлж байсан үедээ тэгсэн чинь би бүр мэгшиж уйлж эхэлсэн. Тэгээд би өөрөө мэдэхгүй нөгөө хоолуудыг одоо тийм хоолны сав суулгаа амирх дүүргдэг байхгүй. Одоо ч гэсэн бид хоолны үйлчлэл бол бас хийдэг байсан. Тэг хүмүүс үлчихвэ гэж санаа зовдөг болсон байсан. Тэгэхээр энэ санаа зовлтод буруу байгаа байхгүй. Гэвч бол гачигдалд юу идчих вүлээ, ямар хувцас өмсөх вэ гэж санаа зовсноос болж байгаа байхгүй. Тэгэхээр хувцнууд ч гэсэн хүний хуучин хувцас өмсөөл ч юм уу зовоогоол тэгэл юу өмсөх хувцас байхгүй химнэлтийн горомд байгаал. Яг химнэлэх нь буруу гэж юусоо хэлээгүй. Тэр гачигдлаа буюу санаа зовлтоор орж идэг сүнс байгаа. Ялангуяа санхүү мөнгө ирээдүйдээ санаа зовх. Маргааштай битээ санаа зовоо гэж хэлж байгаа байхгүй бурхан. Тэгэхээр яг энэ тушаалыг одоо биелүүлэхийн тулд санаа зовлтоо авах нэгдүгээрт нь авч харах хэрэгтэй. Ялангуяа санхүү мөнгө ирээдүйдээ санаа зовх асуудлаа авч харах хэрэгтэй. Энэ сүнс санаа зовлт гачигдлаар ордог. Дээр нь голцгоо принципиалити буюу захирчнуудын нэг л байгаа л да. Тэгэхээр одоо Монголд бол маш олон хүмүүс гачигдж байгаа ч юм уу санхүү мөнгө хямралтай байх юм бол эсвэл амар тийм одоо мөнгнөөс шунж бүнээс болж олон одоо шийдвэрүүдийг гаргадаг. Ялангуяа эзэн бурхнаа нэгд биш одоо тийм мөнгийг нэг тавих тийм тохиолдол бас гардаг л да. Тэгэхээр дуулал 128 дээр эзэн хангагч байгаа. Таны тэдэнд өгүүлдэг түүж авдаг. Таны мутраа дэлхэдээ сайн сайханд хандаг гэж. Тэгэхээр үнээр эзэн мутраар эзнэр хангагддаг гэдгээрөөс мартаж болохгүй. Энэ дээр хэлсэн байл да. Чамаа гачдуулахгүй гэж хэлсэн байхгүй. Чи битээс наа зовоо.
Яг бол хариу үндэстнүүд ингэ зовдгоо нэгсэндээ итгэж биш хүмүүс. Та нарт энэ бүхэн эрэгтэйг мэддэг гэж байгаа байхгүй эзэн. Тэгээ юу идэг уу гүмсэх хувцсыг эзэн мэддэг учраас энэ чи хангана гэж байгаа. Хэрэгтэйг нь мэддэг. Тэгэхээр хэрэгцээгээс илүү гуйдаг хүмүүс амар байдаг л та. Би надад 5 байшин хэрэгтэй байна гэл. Өдөр хүнд нэг л байшин. Энэ үнэхээр түрээсийн байшин барьж орлого олдог бол эсвэл магадгүй 4 байшин гэх хүмүүст өрөөх гэж байгаа бол юу гэдэг гэхээс биш. Тэгж их шунлаар гуйх нь бол тийм зөв зүйтэй зүйлүүд биш. Гэтээ мөнгө санхугаар өрөөтөх гэж байгаа тэрийг хангах тийм дуудлагатай хүмүүс байж болох болно л та. Тэгэхээр зарим хүнийг мөнгө яриад тахаар нь одоо энэ шунлтаа өмнө гэж бодож болохгүй. Тэр хүний дуудлага нь үнэхээр мөнгө санхүү ч юм уу тэр мөнгөний хичээлт их авдаг хүмүүс байж болох байхгүй. Тэгэхээр тэрийг ялгах хэрэгтэй. Тэр хүн өөрөө ингээ илчилт аваад бурхнаас ярьж гэнэ үү? Эсвэл одоо spirit of mom энэ мамны сүсээр ярьж гэнэ гэдгийг ялгах хэрэгтэй. Тэгэхээр эхнийд нь бурханд дуулуургүй байж гэнэ үү? Тэр хүн бурхны үгээр амьдарч гэнэ үү гэдгийг үр жимсээр нь ялгах хэрэгтэй. Тэгээд өрөөж гэнэ, бусдыг өрөөж гэнэ яаж ажиллаж гэнэ гэж чухал. Луг 16:13 дээр хоёр эзэн дүүлждэг зарц байдаг. Учир нь тэд нэгийг нь үзэн ядаж нөгөөг нь хайрлана. Эсвэл нэгнээс нь зурж нөгөөг нь зэвүүцдэг. Та нар бурханд ба эд байлыг зэрэг үйлчилж чадахгүй гэв. Мөнгөнд дуулагч парасажууд энэ бүхнийг сонсоод түүгээр доогдохгүй хийж байлаа. Тэр тэдэнд та нар бол хүмүүсийн өмнө өөрсдөө зөвтгөгчд юм. Гэвч бурхан та нарын зүрхийг мэднэ. Яг бол хүмүүсийг эрхмэлдэг зүйлс бүхний өмнө жигшмэр юм бас байдаг гэж. Тэгэхээр бас ингэж харьцуулаад мөнгө олдгоор их мөнгөтэй багаар нь харьцуулах явдал ч гэсэн тийм аюултай зүйл л дээ. Би бол мөнгө санхүү сайн олдог хүн. Олсоор ирсэн. Тэгээд бас заримдаа бас буруу үйлдэлүүд гаргаад ч гэх юм уу те үйлдвэр маань ингээд буруу одоо бүтээгдэхүүн гаргаад алдагдсан төр гарах тохиолдол байдаг байсан. Гэхдээ тэрэнд нэг харамсаал яана мана гэж яадаг ямар ч нэгэн байдлаар бурхан хангана гэдэгт би бүрэн итгэдэг ба. Гэхдээ мөнгө санхүүтэй болох нь сайн зүйл үү сайн зүйл. Тэргээр бурханы сүм чуулган барин алдаршуулгад нь олон хүнийг өрөөхөө өрөөнө. Мөнгөтэй болохын эсрэг бол бизээр зогсдоггүй. Яг бол тэр хүн сайхан амьдраасаа гэж бурхан яадаг гэж хүсдэг байгаа. Байр савтаач машин төрхтэй одоо сайхан хувцас хунартай хоол ундтай идэх нь буруу гэж юу сэтлэг байхгүй. Энэ бурханы хаанчлалыг хайх үед энэ аянда та нарт нэмж өгөгдөх болно гэж эзэн бүр өөрөө амласан байгаа. Тийм учраас гол нь энэ санаа зовлуудаа авч явах хэрэгтэй. Сүнсийг ялгах хэрэгтэй. Тэгээ spirit of mom хэрэг байгаа бол айдсын сүнсээр дамжуулж гачигтлаараа дамжиж орж ирсэн байх юм бол Назар Есүсийн нэрээр spirit of mom буюу мамны сүнс надаас Назар Есүсийн нэрээр зайл. Тэр шунлаа аваад зайл. Тагтлагыг эмүүлдэг тэр сүнс өдөг хөөн зайлуулж байна. Назар Есүсийн нэрээр гэж залбираа. Тэгэхэд үнэхээр нэг бурханд үйлчлээрээ. Тэгээд эзэнд үнэхээр тань тайртай шүү. Хэрэгцээтэй бүхнээ тань хангах болно.